За өглөөний мэнд хүргье. За хамтын тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал за үндсэндээ бараг одоо жил ойтойгоо бараг золох гэж байна. Төрийн жилийн үдээд за засгийн газар гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам за мөн Монгол банкнд одоо тодорхой бас санал хөрвүүлсэнтэй холбоотойгоор тэтгэврийн зээллийг олгоход нь өр орлогын харьцааг амжиргааны баталгааж доо түвшинтэй хамаатуулан тогтоох за мөн одоо тэтгэврийн одоо зээл олгодог хэмжээг бол хязгаарыг тавих ийм одоо чиглэл ирүүлсэн гэдэг үндслээр арилжааны банкуд тэтгэврийн зээлийг одоо хугацааг нь багасгах за мөн одоо өр орлогын харьцааг одоо тавих ийм санал шаардлага тавьсан. За оны эхнээс ахвал одоо нийгмийн бодлогын байнгын хороо за мөн одоо өргөдлийн байнгын хороонд бол дахиж одоо бас нийтдээ одоо бараг 6000 орчим ахмадаас гомдол ирсэн. За үүний дагуу бол одоо нийгмийн бодлогын байнгын хороо, өргөдлийн байнгын хороо бол ярилцаад Монгол банк болон за гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамныхан бол одоо өөрсдийн гаргаж ирсэн шийдвэрүүдээсээ бол буцаад тэтгэврийн зээлийг бол одоо хуучин олгож ирсэн хэмнэлд нь олгох. За мөн одоо хүүг нь одоо бас тодорхой хэмжээгээр бууруулах гэх мэтлэн одоо ийм асуудлаар бол тодорхой судалгаа хийж байна гэдэг ийм саналыг бол ирүүлсэн. За гисэн хэдий ч гэсэн одоо үндсэндээ наадмын өмнө буюу энэ оны наадмын өмнө ерөнхийдөө энэ асуудал бол шийдэгдсэн. За засгийн газрын тэргүүн ч гэсэн бас энэ тал дээр бол анхаарал хандуулж ахмадын тэтгэврийн одоо энэ зээлтэй холбоотой асуудлыг хуучин хэвэнд нь оруулах. За мөн одоо бол тодорхой хязгаар тавихгүйгээр одоо шийдэх ийм асуудлуудыг тавьсан. За энэ асуудал маань явсараагаас үлдээ тэтгэврийн одоо доод хэмжээг нэмэгдүүлэх гэдэг тэтгэвртэй холбоотой олон асуудлууд гарч ирсэн. Энэ тал дээр бол манай ахмадын холбоо, за ахмадын одоо иргэдийн нэгдэл одоо манай энэ Алтан чимэг гойт сууж байна. За үндсэндээ бол одоо энэ зунжангаал суулаа. За ингээд асуудал шийдэгдсэн болов уу гэж бодсон хамсалтаар бас одоо арилжааны банкудад асуудал байна. Одоо бол одоо 36 сараар олгож байгаа тэтгэврийн зээл бол олгож байгаа ийм одоо банк бол байхгүй. За дээдл нь бол одоо 24 сараар бол одоо олгож байгаа. За ийм хязгаар тавьсан байна. За юуны дагуу бол одоо миний би дахиж энэ ахмадуудын санал хүсэл за мөн одоо байнгын хороод дээр өргөдлийн байнгын хороод дээр ирж байгаа ажлын хэсэг гаргаад арилжааны банкудтай уулзсан, Монгол банкныхантай уулзсан, ахмадуудтай уулзсан, гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллынханд яамтай уулзсан. За арилжааны банкудаас бол одоо энэ тэтгэврийн зээлийг, ерөн зээлийн хүүг бууруулах нь улсын хурлаас өгсөн чиглэлийн дагуу бол одоо хэд хэдэн бол одоо саналыг бол ирүүлсэн. Нэгдүгürt арилжааны банкуд тэтгэврийн зээлийн одоо хэмжээг олгоход тодорхой бол одоо Монгол банкнаас болон засгийн газараас бол одоо арга хэмжээнийдэг авал бид нар эргэж бас тодорхой хүүг нь бууруулах болон хэмжээг нь уртсах талаар бол арга хэмжээ авч болж байна гэдэг нэр бүхий системийн 3 банкнаас бол бичгээр ирсэн. За банкны холбоотой хүртэл уулзсан. За нэгдүгürt бол ахмадын тэтгэврийн зээлийг бол хамгийн өндөр одоо эрсдэлтэй буюу 150% эрсдэлтэй гэдэг байдлаар тогтоосон зээлийн зардал өсөх үнэтэй холбоотойгоор бол одоо хүүгийн зардал дээр бол тодорхой хэмжээний нөлөөлөл байна гэдэг ийм саналыг одоо ирүүлсэн. Хэрвээ энийгээ эрсдлээ бууруулах ахмадын зээлийн одоо эргэн төлөлтийг аваад үзэхээр 97.8% одоо буцаан төлөлттэй буюу сайн төлөлттэй зээлд орж байгаа. Тийм учраас яагаад ийм өндөр эрсдэлтэй буюу 50% эрсдэлтэй гэж одоо тавьсан бэ гэдэг ийм асуулгыг бол би тавьсан нэг. За хоёрдугаар тэтгэврийн зээлийн хүүг заавал байх нөөцийн хэмжээнд тодорхой хэмжээний зохицуулт хийгээд банкудад зээл олгох их усүр дээр нь орон зай гаргаж өгөх юм бол тэтгэврийн хүүг бууруулах болон хугацааг одоо нэмэгдүүлэх боломж бас байж болох юм а гэдэг ийм саналыг бол банкудын зүгээс ирүүлсэн. За юуны дагуу би бол асуудал тавьсан. Нэгдүгürt бол тэтгэврийн зээлийн хүү нэмэгдсэн байна. Одоо жигэнсэн дунджаар буюу нийт тэтгэврийн зээлийн дунд чинь 17.8, 16 гэж яриад байгаа боловч яг шинээр одоо авж байгаа тэтгэврийн зээл 19 орчим буюу 20% нэмэгдсэн байна. Тэгэхээр одоо үндсэндээ манай одоо энэ банкудын зүгээс одоо зээлийн хүүгийн дундаж хэмжээ бол одоо яг шинээр авж байгаа хамтны тэтгэврийн зээлийн хувьд бол нэмэгдсэн. За 36 сараар одоо хязгаарлахгүй Монгол банк ерөөсөө оролцохгүй хуучин хэмнэлд нь оруулсан банкуд шийдэг гэж байгаа боловч банкуд тодорхой хэмжээний одоо зээлийн багц дотор эзлэх хөв болоод ахмадын тэтгэврийн зээлийн хэмжээ бол 5% хязгаар байгаа. Тийм өндөр бол биш. Тийм учраас бол одоо 36 сараар олгож байгаа бол тэтгэврийн зээл одоо үндсэндээ бол байхгүй олох боломжгүй. За зарим нь бол одоо 24, зарим нь 18 гэдэг ийм хэмжээгээр бол олгож байгаа. За энэ одоо зээлийг хязгаарлах шалтгаанаа тодорхой гаргаж өгөөч гэдэг би бас юм сандлыг асуулгыг бол тавьсан. За мөн одоо
ахмадууд олгох үндсэндээ тэтгэврийн зээл гэж яриад байгаа боловч энэний цаана маш олон зээлүүд байж байгаа. Үндсэндээ бол одоо бид нар Монгол улсын үндсэн хуулиар ахмадууд болон иргэдийг нас хүүс ажил албан тушаал юугаар нь ялгарлахыг хориглоно гэсэн ийм одоо заалтаа зөрчөөд ахмадуудад орон сууцны зээл олгодог. Хөнгөлтөө одоо бизнес аж ахуйн өрхийн аж ахуй эрхлэх зээл олгодог. За янз бүрийн одоо бусад одоо ийм зээлүүдийг бол олгох нь бол одоо үндсэндээ хязгаарлалтай байдаг. Үндсэндээ одоо моргижийн зээл ч гэсэн ахмадуудад одоо ингээд олгодог. Тэгэхээр энэ хүмүүс яаж ийнэ вэхээр харахад тэтгэврийн зээл мэт таргаж байгаа боловч ард нь бол маш олон зээлийн бүтээгдэхүүнүүдийг тэр хүмүүс тэтгэврийн зээлийн ард бол байна. Тийм учраас ахмадуудын амжиргаанд бас нөлөөлсөн байна. Тийм учраас энэ ахмадуудад зээлийн бусад бүтээгдэхүүнүүдийг гаргаж өгөөч гэдэг саналыг тавьсан. Энэ талаар бас судалж байна, боломжтой гэж ярьсан. Тэгээд энэ талаар нь бол би асуудал тавьсан. За мөн одоо ахмадуудтай холбоотой янз бүрийн давхар зээлдэгч, баталгаа гаргуулах гэх мэтлэн маш олон юм одоо банкудад хүн сурталын ч гэдэм үү ойлгомжгүй юм олон асуудууд байна. Энэ тал дээр бол одоо тодорхой арга хэмжээ аваач гэдэг ийм одоо асуулгыг бол одоо тавьсан. За тэгээд энэ асуудлыг бол яг Монгол банк бол банкуд бол одоо нэг талаас нь бол харж байгаа байх. Мэдээж одоо энэ ахмадын зээлийн тэтгэврийн зээлийг одоо урт хугацаагаар хэмжээ хязгааргүй олгочих юм бол инфляц нөлөөлнө. За зээлийн багцад нөлөөлнө, чанарт нөлөөлнө гэдэг юу яаж байгаа. Тэгэхээр нэгэнт энэ асуудлыг анх үүсгэсэн гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл засгийн газар бол одоо энэ зээлийн асуудалд бол засгийн газар ямар нэгэн байдлаар хязгаарлах ийм зүйлийг бол ярихгүй. За ер нь бол одоо бид нар тэр гадаад дотоодын гэдэм үү Монголын одоо аж амьдралаас хол тэтгэвэр нь өндөр, цалин хөлс одоо хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр, хангамж сайтай, эрүүл мэнд одоо тусламж үйлчилгээ үндсэндээ одоо гадаадын тэр олон улс орнууд бол тэтгэврт гарсан ахмад бол заавал одоо ямар нэгэн аж ахуй эрхлэх эсвэл одоо эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор одоо юм зээл авах шаардлагагүй орнуудын судалгаа шинжилгээгээр үндэслээд бид нэр ахмадуудынхаа санхүүгийн одоо энэ байдалд нь бол одоо хязгаарлалт тогтоох нь бол эрсдэлтэй байна. Яг урт хугацаанд бол энэ 3 жилээр нь авдаг, 2 жилээр нь авдаг энэ асуудал дээр бол анхаарал хандуулах нь зүйтэй. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар нэг дор гинт ийм шийдвэр гаргасан нь ахмадууд үндсэндээ тэтгэврийн зээлийн циклийн одоо эрсдэлт буюу санхүүгийнхаа төлөвлөлтөнд огцом шийдвэр гарснаас болоод эрсдэлт учирчаад байна. Тухайлбал 24 сарын тэтгэвэр за 36 сарын тэтгэврийн зээл авсан хүн эргээд 6 сарыгаа төлөөд буцаагаад нэг 6 сарынхаа 3 сарын дахиж авах байдлаар ийм байдлаар бол амжиргаагаа залгуулж байгаа. Энэ бол одоо нэгдүгээр төл үүтэй холбоотой гэх манай ахмадын тэтгэвэр бол бага. Үндсэндээ бол одоо зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ийм циклд нь орцсон байсан. Тийм учраас төрийн аливаа шийдвэр огцом гинт гаргадаг биш. Гадаадын ч гэдэм үү, дотоодын ч гэдэм үү нэг байгууллагын судалгаа гинт авч үзэнгүүтээ одоо гинт тэтгэврийн зээлийг зогсоо, одоо өр харилцагын харьцааг ингээд 50 гэдэг ийм бодлогогүй огцом шийдвэрүүдээс болоод ийм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр зарим хүмүүс болохоор одоо тэтгэврийн зээлийг ингээд тавьчихаар бүгдээрээ 36 сарын тэтгэмж зээл авчих нь инфляц өсөж чинь гэдэг юм зүйл яриад байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол одоо бас их хурлын одоо дарагч гисэн анхны үгэндээ энэ тэтгэврийн зээлийн асуудал дээр одоо анхаарал хандуулъя. Ойрын хугацаанд шийдъя. Яг ингээд аваад үзэх юм бол энэ чинь нэг талаасаа бол одоо зээл мөнгөний бодлого боловч нөгөө талаасаа ахмадын амжиргааны асуудал байгаа юм байна. Нөгөө талаар бол одоо амжиргааны эрсдлийн асуудал байгаа юм байна. Тийм учраас энэ одоо гаргаж байгаа шийдвэрээ магадгүй бид нэр 3-4 жилийн хугацаанаас урьдчилаад ер нь бол одоо цаашдаа 3 жилийн дараанаас ахуулаад 2 жилийн дараанаас ахуулаад тэтгэврийн зээлийг одоо 3 жилээр нь авдаг ер нь байхгүй болох нь байна шүү. За тэр хугацаанд нь одоо бидний бол гол шаардлага бол тэтгэврээ одоо нэмэгдүүлэх. За бусад тэр ахмадуудын тухайлбал одоо ахмадууд эмнэлэгт үзүүллээ. Эмнэлэгт үзүүлэхэд захын нэг одоо хоногийн мөнгө гэхэд бол одоо 200-аас 250 мянган төгрөг. За хавар боллоо. Амралт одоо сувилалд явлаа. За мөн одоо өвчин зовлон тусах юм бол одоо үндсэндээ зээл авдаг. За орон сууц авах гэдэг. Хашаа байшингаа дулаалах хэрэг гардаг. Тэгэхээр маш олон юм хэрэгцээтэй байгаад байгаа учраас энэ тал дээр нь Монгол банк одоо болон арилжааны банкуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд. За нөгөө талаасаа бол одоо энэ олон мянган ахмадуудын энэ санал хүсэлт нэг зүйлийг хилээд байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр бол одоо бас энэ шийдвэрүүдээ эргэж авч үзээд шийдээс. За арилжааны банкуудын асуудалд оролцохгүй гэж хэлээд байгаа боловч цаагаараа бол одоо миний хувьд харж байгаагаар бол ер нь бол энэ зээлийн багцын Монгол банкны өөрийн оролцох заавал байх нөөцийн хэмжээ, эрсдлийн хэмжээ. За тэр нөөцийн одоо арилжааны банкуудыг энэ зээлийн хүүг бууруулахын тал дээр нь бол дэмжлэгийн арга хэмжээнүүдийг аваачаал гэдэг ийм тодорхой асуултуудыг бол тавьсан юм аа.